Ухаалаг санхүү телестгүүлийн шин дугаартаа тавтай морил. Сүүлийн 5 жил орчимд хувийн санхүүгийн чиглэлээр хүмүүстэй уулзаад зөвлөгөө өгöd явж байхдаа тэдгээр хүмүүсээс амжилтанд хүрсэн хүмүүс дундаас нь нийтлэг нэг шинжийг олж харсан. Тэр нь юу вэ гэхээр асар хүчтэй шийдвэр. Санхүүгийн байдлаа сайжруулъя. Урт хугацаанд эрхчлөлөө бүтээе гэдэг шийдвэрийг зөвхөн өөртөө гаргахаас гадна цаасан дээр буулгаж бичсэн хүмүүст хуваалцсан хүмүүс үүнийгээ бодит яг жинхэнэ болгож чаддаг юм байна. Яагаад тэгэхээр санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулъя гэдээ явахаар биднэрт саад бэрхшээлүүд тулгарч орж ирдэг амьдрал дээр түүнийг даван гарах хүчийг, урам зориг өөрийнхөө анх гаргаж исэн шийдвэрээсээ хүн авч аваад байдаг юм байна. Таач гэсэн ийм шийдвэр гаргаж цаасан дээр бичиж өөртөө амлалт өгөөрэй гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн таны мөнгө санхүүгийн мэдлэгт хөрөнгө оруулалт болдог цоврал нэвтрүүлгийн маань шинэ дугаарыг хүлээн авч үзээрэй. Таны хайртай хүмүүсийн амьдрал таны хувьд хэр үнцэнтэй вэ? Хүнийг эхнэр, эсвэл нөхөр, хүүхэд, аав ээж, ах トゥ хамтран ажиллагсад гээд хэдэн 10 хүмүүс хүрээж байдаг. Тэдний амьдрал танаас, таны амьдрал тэднээс хамаардаг. Тэдэн зориулах анхаарал халамж, мөнгөн орлого, гэр бүлийг тань хэвийн амьдрахад тусалдаг. Хэрвээ та гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдвал таны гэр бүл таны орлогогүйгээр цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлж чадах уу? Ирээдүйг өөрчлөн харж чаддаг байсан бол муу зүйл тохиолдохоос өмнө шаардлагатай бүх бэлтгэлийг хүн бүр хийн байх. Гэвч бодит байдал дээр энэ нь боломжгүй. Харин та амь насны даатгалд хамрагдсанаар болзошгүй санхүүгийн хүндрэлээс дотны хүмүүсээ хамгаалж чадна. Та яагаад амь насны даатгалд хамрагдах ёстой вэ? Танайх ам бүл нэмсэн үү? Орон сууц авахар төлөвлөж байна уу? Та гэр бүлийнхээ төлөө санаа зовдөг үү? Ирээдүйд өр хүүхэдтэй чанартай боловсрол эзэмшүүлэхийг төлөвлөж байна уу? Таны гэр бүл танаас хамааралгүйгээр эдгээр зорилгуудад хүрэх санхүүгийн боломжтой юу? Өрхийн тэргүүн халамжит ээж та эдгээр гэр бүлийн зорилгоо биелүүлэхийн тулд өвдөх эрхгүйгээр ажиллах шаардлага тулгардаг. Харин амь насны даатгалд хамрагдсан тохиолдолд таны орлого байгаа эсгээс үл хамааран та болон таны гэр бүл ирээдүйд үүсэх томоохон зардлуудаас санаа зовох зүйлгүй амьдарч болох юм. Энэ төрлийн даатгалыг авснаар та гэр бүлийнхээ сайн сайхныг хамгаалах эхний алхмаа хийж байгаа хэрэг юм аа. Тэгвэл та яагаад одооноос эхэлж болохгүй гэж? Ажиглагчдаа амь насны даатгал хамруулснаар байгууллагад ямар ашигтай вэ? Энэхүү даатгалыг байгууллага хамт олноор авбал хураамж нь буурч хамгаалах хүрээ нэмэгддэг. Та ажиглагчдаа тогтвор суурьшилтай ажилуулахыг эрмэлздэг үү? Цалингаас өөр үр ашигтай урамшууллын хэлбэрийг хайж байна уу? Байгууллагын болоод хувь хүний зорилгыг нэгэн зөв чиглүүлэхийг хүсэж байна уу? Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд амьдралын даатгал дэмжлэг үзүүлдэг. Ажилтнуудын төлөө санаа тавьдаг, нийгмийн хариуцлага хэрэгжүүлдэг орчин үеийн байгууллагууд амьдралын даатгалыг сонгож байна. Амь насны даатгал бол гэр бүл хамт олондоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Хайртай хүмүүс хамтран ажиллахдаа сэтгэл тайван амьдралыг биелүүлээрэй. Мөнгөний гахаа болонда тавтай морил бид нар энэ удаагийн дугааруудаараа даатгал гэдэг сэдвийг хөндөд тайроод сонирхолтой мэдлэгийг та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээ Солонгоо эргээд олцгоо таатай байна тий. Ер нь анх яагаад энэ салбарт ажиллагаар шийдвэрээ гаргасан бэ? Одоос нэлээд олон жил туршлага хураага явж байна тий. Гинтийн зүйл тохиолдоход та энэ хорвоод хэрхэн амьдрснаа харуулдаг. Тэгээ гинтийн зүйл тохиолдсны дараа буцаад хөл дээрээ босч гин үү? Тэр чигтээ унж гин үү? Тий? Хамаг юмаа зарж үрж гин үү? Эсвэл нэгээд санхүүгийнхаа дарамтыг арилгаж гин үү гэдэг энэ юм айгүй чухал санагдсан. Тэгээ даатгалын компаниас илүү брокер гэдэг нь заримдаа хүмүүс даатгуулчаад нөхөн төлбөр авч чадахгүй тохиолдол гэж бодлоо. Тэр үед нь бүр брокерийн компани маань тэнд нь орж ирээд хамгийн зөв гэрээг нь хийгээд яг ингээд хамгийн хүний хүнд хэцүү үед нь ингээд зөв гаргалгааг нь хилээд өгсөн тусалж ивэл айгүй гоё санагдаад тэгээд сонгож орсон. Өнөөдрийнхөө ярин сэдвийг хоёлаа хөрөнгөний даатгалын талаар ярил ямар вэ? Хөрөнгө гэж ярих орчин хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгө. Тий. Хүн болгоо өөрт чинь одоо үн цэнтэй санагдаж байгаа юм болгоныг л даатгалаасаа гэж би үсэддэг байхгүй. Тэгэхээр за үл хөдлөлийн даатгал гэхээр орон сууцны даатгалаас эхлэе гэвэл хариуцлагын даатгал, хөрөнгөний даатгал гэж хоёр байна гэсэн үг. Та одоо өөрийнхөө байрыг үл хөдлөх хөрөнгөөр даатгуулчих юм бол дээрээс доороос одоо гал гарлаа усаалтлаач гэдэг юм уу ямарваа нэг юм боллоо гэх юм бол тэрийгээ шууд төлөвлөд авчин даатгалаасаа. Танаа буруугаас юм уу танаа одоо угаалдуур ямар нэг юмнаас доошоо усаалдаад доотлынхаа айлын одоо нэг үнэтэй паркет руу тааз руу ингээд юу яадаг штэ.
Тэгээд доотлынхаа айлдаа бид нэр мөнгө төлөх хэрэгтэй болчдөг тий. Тэрийг болохоор хариуцлагын даатгалаар хийдэг. Тэгэхээр ийм хоёр төрлийн даатгалаар одоо нөгөө орон сууцнд амьдарч болох эрсдлээ даатгалж байгаа гэсэн. Хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулалтаа даатгуулсан гэж ярьжсэн байхгүй юу? Яагаад тэгэхээр өндөр өгөөжтэй гэхдээ бас эрсдэлтэй. Нөгөө үнцээс гаргаж байгаа юмуд эсвэл ингээд нэг хаалттай хэмжээнд бонд босгодог шүү дээ. Тэр хүмүүсийг нөгөө тэрийгэ даатгуулсан уу гэж шаарддаг. Хүмүүс нөгөө одоо мөнгө өгөхдөө те танай компани амархгүй гэдэг бид нэр яаж мэдэх юм бэ? Эрсдэлтэй учраас те. Тийм тохиолдолд даатгуулж байгаа компаниуд байдаг. Гэхдээ тэр нь магадгүй таны өгөөжийг өгөхгүйгээр 1 сар 2 сар хойшлоо гэхэд даатгалаас өгөөд байгаа нь бага. Үнэхээр тэр компани таны хөрөнгийг аваад бүр лампуурсан тохиолдолд бол даатгал өгчдөг гэсэн. Тэгэхээр бид нар яг бүр ингээд нөгөө хөгжөөд хариуцлагатай болохын цагт магадгүй те яг таны өгөөжийг 24 гэсэн бол өгөхгүй шүү дээ. Тэгээ хэд хоногийн алтан гэл өгдөг болох байх. Гэхдээ одоохонд арай тэгж болдог гэсэн. Гэтэл тодорхой хэмжээр хамгаалдаг тий. Солонготоо ингээ харилцаалахаар амьдрал тэр чигтээ эрсдэл юм шиг тий. Гинтийн зүйлүүд болдог. Гэхдээ энийг хамгаалж болох юм хөрхөн одоо миний нүдэнд болохоор тийм бамбай харагдаад байгаа байхгүй юу? Бид нарыг хамгаалдаг тийм зүйл байдаг гэдэг нэг талархалтай юм аа. Тэгээд өргөжлүүлээд нөгөө сая сонирхолтой ингээ дахиад нэг жишээ бодогдоод тэг манайхаа ягаад даатгуулахаар юм өөрийнхөө амьсыг даатгуулаач гэхээр манай монголчуудын сэсвсрэл нэг муу орлоод байгаа гэж нэг юм аюул том хаал болдог тий. Магадгүй би өөрийгөө одоо өхнө гэж одоо даатгуулчих юм уу? Намайг нас ороход манай гэрийнхэн нэг оршуулчих байлгүй дээ. Би нэг тэрэндээ зориулаад одоо энэ 8 насны даатгал гэдэг чинь ингээ өвлөгддөг гэсэн үг байхгүй жишээ нь чи өөрийгөө 100 саяар үнэлүүллээ тий. Тэгээд магадгүй янз бүр юм боллоо гэхэд 100 саяын чиний даатгалын гэрийн дээр байгаа ар гэрт ч очдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр магадгүй надад болохоор энэ буцаад гоё юм шиг тий. Би бас одоо явлаа гэхэд ар гэрт айгүй гоё өвлөлтэйгээд явж байгаа учраас мууяр гэж ботхоос илүү би өөрийнхөө эрсдлийг хамгаалж байгаа гэж бодох. Нэг хамгаалалт надад харагдаад байгаа байхгүй. Тэр талаас нь хараасаа гэд бодоод байгаа. Тэр асуудлаа даван туулах арга зам нь байгаа байхгүй тий. Тэгээд миний бас нэг юм юу гэдгийг сонирхолтой. Би нөгөө гэрээслэл бичдэг гэд. Тэгээ хүмүүс тэнгүүд чинь гэрээслэл бичдэг юм уу гэдэг. Би бичих юмсан гэж боддتي. Тэгтээ хараа бичиж амжаагүй. Тэгтээ үнэхээр бичих хэрэгтэй гэж боддог. Тий. Тэгээ манайхан магадгүй гэрээслэл бичихээр ахаал мууяртай холбоотой ирчүүл гэдэг ч юм уу. Одоо нөгөө амны бэлэг энэ төр гэж яана. Тэгтээ тэрэнгүүгээс болоод айгүй их асуудал гарсан тохиолдлуудыг байдаг байхгүй юу? Одоо магадгүй ингээд бид нар чинь манай монголчууд чинь цаасан дээр гэрээ байгуулахаасаа илүү дандаа хоорондоо амаараа ярьчдаг тий. Тэгэл нэг компанид ажилладаг, тэр компанид ажиллаад компанийхаа байранд компани машин авна явж байгаа хүмүүс зөндөө байдаг. Гэтэл гинтийн залгүй тохиолдлоо гэхэд ар гэр нь компанийн байрнаас гарчдаг, компани буцаа машин авчдаг ч үгүй юм уу тий. Тэгэд ямар ч нөгөө бичиг баримтгүй ар гэрдээ үлдээсэн байхгүй тий. Хамгийн гол тэжээх чинь эхнэр нь бол ингээл хамаг одоо хүүхдээ хараал ар гэрээ зохицуулж идэг. Гэтэл ингээ байхгүй болчихгүй айгүй их байдаг. Бүр айгүй том компаниудын 2 3 жишээнүүд байдаг байхгүй. Тийм учраас та яг байгаа үедээ ч юм уу манай том компаниуд ч бас үнд цэнтэй ажилтнуудаас энийг анхаарад тий. Янз бүрийн юм болох тохиолдол бүх юм бэлэн байгаасаа буцаад нөгөө ард нь үлдчихэж байгаа хүмүүс ч гэсэн ингээд бахархалтайгаар харж идэг те нэрээ гэд бодож идэг. Тийм гоё төгсгөлийг хийгээсэй гэж бодож байна. Нэг бодлын чинь айгуу тийм эмх цэгцсэн юм шиг надад санагдаад байгаа. Бүх юм цэгцтэй ойлгомжтой байх. Бичгээр хүн яг бичээд суухаар бас манай яг танил гэж байгаа. Би яг бичээд суусан чинь миний ингээд хамгийн бүх юмыг авч явах хүмүүс ингээд нэг дүүн үе тийм ээ л да. Би тэр дүүдэл ингээд өвлүүлэх юм бэ юмнуудаа. Тийм хүн хагалгаанд орохынхаа өмнө тэрийг бичсэн юм байна л да өөрөө. Тэгэнгүүтээ эмчнэр нь хүртэл ингээл гайхажсэн гэхээр яасан гэж миний сэтгэл зүйн амар бэлтгэлтэй би хөнгөн. Тэгээд миний эмчилгээ аягүй амжилттай болоод гараад ирсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр ахаал нөгөө ийм юм бичнэ гэдэг маань амьдралыг чи эмх цэгцтэй амгалан тайван те сэтгэл зүйт чинь болоод үргэлжлүүлээд ингээд аягүй сайхан нөлөөлдөг учраас муу ярих гэхгүй бичээд үзэх хэрэгтэй. Хүмүүс яг нь өвхлөөс их айдаг бах л та. Тэгээ айж байгаа учраас нүүр тулахаас эмээж байгаа. Гэтэл одоо буддын сургаалч юм уу те ингээд уншаад ахаар хоосон чанаар тэгээ мөнхсийн онолыг ойлгоно гэдэг чинь үнээр гайхамшигтай тайтгарал гой зүйл байд юм байна гэдэг би асуудлыг судалж байгаа. Тэгэхээр энэ жишээ их сонирхолтой байна. Гэж тэгээд эрсдэлийн салбарт ажиллахаар ер нь яг эрсдэл бодоод эрсдэл хараад явцдаг. Тэгээ эрсдэл бол нөгөө хаасаагүй л байдаг те. Тэрийг бид нэр яаж зөв даван туулах уу? Сэтгэлийн шаналлаа бол амсна. Гэхдээ санхүүгийн шаналл ч юм уу санхүүгийн бэрхшээлийг л бид нэр амсгүйгээр одоо тэр бэрхшээлүүдийг давах арга нь л даатгал. Чухал хэрэгтэй салбарт ингээд сэтгэж аваад маш их талархлаа тий. Зөндөө олон бас сайн
бодит түүхүүдийг ингээд бас мэдэрдэг баха тий. Тийм. Хоёлаа машин зам дээр явж байгаа л ямар нэг мөргөлдөөл боллоо бол тэр өдрийн маань ажил тэр чигээрэл бодоолчдаг шүү дээ. Ингээд нөгөө тийм учраас хүмүүс цаанаасаа яг даатгалтай хандах үед өөрсдөө бухимдалтай байдаг. Хичнээн нөгөө ингээд засуулах мөнгийн даатгал гаргаж өгч байгаа ч гэсэн ингээ нөгөө ингээ асал сөрөг болохоор тий. Үйл явдал нь сөрөг болохоор ингээ тэрэндээ стресстэй, тэрэндээ уурлаад тэгээ за магадгүй нөгөө даатгал нуцсан авахгүй ч байдаг юм уу тий. Эсвэл нөгөө дуудлага нь удангууд бүр стресстэй л энэ даатгал гэдэг бол өстой хотлаа гэдэг ч юм уу гэдэг. Гэтэл бид нэлээд хэдэн жилийн өмнөх одоо нөгөө хамгийн их хил амтаа альбан журмын даатгалаа санах гэхэд дээр үед одоо альбан журмын даатгал үйлчилж эхлэегүй үед хүмүүс ч яг нөгөө хохроос өмнө мөнгө төлөх ёстой болдог байсан шүү. Тэгэл жинхэнэ хэрүүл зодон болоод шүүх цагдаа болоод тий асуудал болоод тэгэл зарим төлбөрийн чадваргүй хүнд мөргүүлсэн бол тэгэл одоо хохин болоод ч гэдэг юм уу явчихдаг байсан. Гэтэл одоо даатгал гарснаас хойш ядаж нэг даатгалаа дууд гэдэг юм уу бүх хүн сурцсан тий. Алей даатгалаа даатгалчаасан даатгалын мөнгө удаад байна ч гэдэг юм уу. Зөвхөн нэг тэр шалтгаанаас л бухимдж байгаа болохоос хизээч мөнгө авч чадахгүй байна ч гэдэг юм уу. Хизээч одоо энэ төлбөрийн чадваргүй үнэтэй мөргүүлцэндээ одоо ингээд бүр тийм уурлаад гутраад нөгөө үнэн магадгүй өөр тийшээ яваал те өөрөө хохироод үлддэг ийм юм бол байхгүй болсон байхгүй юу. Тэгэхээр бид нар бас буцаад талархах сэтгэлээ гаргаж илэрхийлдэг болов гэсэн санаа тийм. Бас тийм шүү бас хүнд хэцүү нөхцөл зөндөл даатгалууд ааж байгаа юм чи тэднийгээ бас хилдэг байвал гэж энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд боддгийн. Аргагүй л яг бухимдсан үе байдаг л да тий. Тэрийг ойлгож байгаа тий. Тэгтээ бас энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөр энэ том системийг босгож байна шүү дээ тийм ээ. Тийм шүү. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн зүйлд одоо уурлаад бухимдаад ургацж байгаа бол та тэрийг сайн мэдэхгүй ойлгоогүй байна гэж үгээдэг шүү дээ. Тэрэн шиг одоо Солонгоо Питерийн хамтран хийсэн дугааруудыг дамжуулаад үзэгчд маань даатгал гэдэг гой салбартай илүү дотн танилцаад нэрээ бас юм байж болох юм байна. Эдгээр даатгалууд нь надад илүү хэрэгтэй чухал юм байна гэд нэгийг бодож хоёрыг тунгаасан бахаа гэд тэтгэлтэйгаа тамаар сонирхолтойгоор бас их харамгүй сэтгэлээр биднэрт мэдээлэл түгээсэн. Тэ чин сэтгэлийн угаас ингээ ярилцлага өрнөсөнд маш их баярлалаа. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За энэ болохоор нөгөө нэг шил саунд гэдэг зөөлөн вакс гэдэг нь аахгүй юу. Тэгээд энэ зөөлөн ваксыг болохоор зөвхөн шил саунд л хийн. Тэгэхгүй бол яг нөгөө нэг ийм хатуу чанарын ийм нөгөө силиконы химий байдаг. Тэрэнд хийхээр бол болтгоо. Шилэндээ ерөөхдөө нөгөө нэг эхлээд хийгээ граммын хэмжээг авчдаг. Тэгээл яг тэдэн грамм марах юм байна да гэдэг ваксад харуулад хийгээ яачдаг гэсэн. Голоо болохоор яа гэм бэлтгэн. Голоо бас бэлэн голол. Яг нөгөө нэг шил саунд нь таарсан. Орон нутгаас хотод амьдрахаар орж ирэх үед залуус хүний газар хөлөө олох гэж гэдэгшгэл хөөрхөн асуудлуудтай тулгардгийг хэн хүнгүй л мэднэ. Малчны охин Эрдэнэ цэцэг өвөр хангаагаас хотод сууршиж өрхийн санхүүдэд нэмэр болох үүднээс гэрээрээ жижиг үйлдвэрлэл эрхэлж бизнес хөгжүүлэлтийн сургалтанд сууж брэнд болгон хөгжүүлэхээр зорж яваа юм байна. Эрдэнэ цэцгийн эзэмшсэн мэрэгчлэн биологч хэдий ч цаг наргүй цалинтай ажлыг тэр чухалчилсангүй. Гэртээ хүүхдээ харангаа орлого олох боломжийг олж суралцжээ. Өөрийн гэсэн брэнд үүсгэж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, өрөөлөөс хамаарахгүй ажиллаж амьдрах гэдэг хүн бүрийн л хүсэл билээ. Тэгээ анх бол ерөөхдөө яг манай хүн бол нөгөө яг өөрөөрөө битээр нөгөө нэг амьдралаа босгох гэж ажил төрөл хийгээд тэгээ ямар нэгэн тийм дэмжлэг юугүйгээр анх нөгөө наран толын тэнд байр төрөслээд тэгээд ерөөхдөө амьдралаа босгоод тустаа гараад гээ явж байгаа. Манай хүн болохоор барилгын чиглэлээр ажилтдаг, барилгын засал чимэглэл бэлтааж чулууны ажил хийдэг гэсэн. Хүний амьдралд чинь тий ямар нэгэн асуудал бэрхшээл тулгархыг алиг тэрхүү тэгэл бас уналт босолттой үе байсан. Тэгээд би өөрөө 22 оноос хойш нөө баг хүүгэн гаргаад энерги бясалгал гэдэг зүйлийг ингээд судалж эхлээд тэгээд бясалгал хийдэг болоод тэгээд ерөөхдөө энергийн ла бас хийдэг болсон. Нөгөө ла гэдэг гал гэдэг чинь ерөнхийдөө бол монголчууд чинь эртнээс л ингээл нөгөө нэг галаа айгүй ихтэй эдэлж ирдэг. Тэгээд нөгөө галын эрчим хүч гэдэг чинь бас асар их хүний амьдралд бас асар их нөлөө үзүүлдэг
гэдэг утгаар нь баслаа хийгээд гэртээ ч гэсэн ингээд байнгалаа хасаагаад аль болох нөгөө гой сайхан энергийг бий болгох гээд аль гэрийн нөгөө нэг орлого нэг жоохон ч гэсэн нэмэгдүүлчихвэл бас нөгөө нэг адаглал нэг өдөр тутмын хэрэглэнээс ихсүүлээл тий. Тэгээл адаглал ингээл савн бок гэтэл нөгөө гаднаас авахгүйгээр яг ингээ өөрөө хийвэл илүү хямд төсөр. Тэгээд яг өөрөө нөгөө нэг орц найрлагыг мэдчихэж байгаа учраас илүү эко тийм зүйлийг өөрсдөө ч гэсэн ингээ хэрэглээд бас байвал зүгээр юм болов уу гэсэн үднээс ингээ хийж эхэлсэн байгаа. Одоо борлуулалтын хувьд ямар байна? Борлуулалтын хувьд гэх юм бол ерөөхдөө онлайнаар борлуулдаг. Бас нөгөө замын үедэд манай нэг ихч дэлгүүр ажиллаулт тийш нь бас явуулаад яг нөгөө нэг яг яаж борлуулах учраа олохгүй байж байгаа. Тэгээ менторийн зөвлөгөө аваад нөгөө өөрийнхөө яг брендийг бий болгоё гээд лого энтрээ гаргаад пэйж хаягаа нэгээд өөр ингэсэн юм брэндтэй болох нь зөв юм байна гэж ойлгоод тэгээд анх эхлүүлж ингэж хийсэн байгаа. Чиний одоо энэ хийдэг бүтээгдэхүүний зах зээл гэдэг юм уу? Нэлээд өрсөлдөгчтэй зах зээл шиг санагдаж байна л да миний ойлголтоор. Тэгэхээр ялгарх чиний онцлог нь юу юм? Ялгарх онцлог нь гэх юм бол би бол яг нөгөө нэг өөрөө ингээ хамаг байдгаа ингээд яг ингээд сэтгэлээ нэг шингээгээд яг ингээд лага хийхдээ ч гэсэн тарин мантра тавиад ингээд нөгөө дуу таяг маяг дуургаад ингээд өөрийн гэсэн одоо тодорхой хэмжээндээ энергижүүлж хийд. Өөрөө болно л гэж бодох юм бол бүх зүйл л болно. Болохгүй, чадахгүй гэл ингээд өөртөө цааргалах юм бол ерөөхдөө ингээд хамаг ажил нь хоош тавигдал байна шүү дээ. Тийм болохоор яг ингээд хүүхдээ хараа сууж байгаа ч гэсэн тий дан ингээд лаа давс гэхгүй өөр зөндөө гар уралтын гэрээр хийх юмнууд зөндөө байгаа. Тийм болохоор яг хүн болгоныг л ингээл өөрийн гэсэн тий орлоготой бас багч гэсэн юм орлоготой болоосай л гэж хүсэж байна. Одоо энэ гар урлалын савн давслаа гэд хийж эхэлснээс хойш бол ерөнхийдөө одоо нэг өрхийн орлого ч гэсэн тий нэмэгдээ өөрийн одоо адаглал гэхэд өөрийнхөө хэрэгцээний нэмийг авчих жишээний тий нөхрийн гар заавал харахгүйгээр нэг сардаа нэг 400-500 мянган төгрөгийн орлого байсан ч тэр чинь надад гэрч сууж байгаа надад нэлээ бас тус болно шүү дээ. Тийм болохоор ядаж л өөрийнхөө хэрэгцээний нэмийг тэгээд энэ савн бокныхоо хэрэглээг ингээ хангаад ингээ явчихж байгаа гэдэг чинь ерөөхдөө бол бас маш том нэмэртэй болж байгаа гэж бодож байна. Хүмүүс ерөнхийдөө бол нөгөө өөхийг айгүй их хайдаг, асар их хайдаг. Одоо сүүлийн үед хэрэглэхээ баг нь болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ өөхийг чинь ингээд нөгөө барааны савн болгоно, нүүр гарын савн тэгээд вок хүртэл бас хийж болдог гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ нөгөө нэг дан ингээд нөгөө юугаар өөхөн тосоор ингээд хийхээр илүү хатуулга болдог, хувц суугаахад бас илүү зүгээр. Тэгээд гарын савн гэх юм бол өөрөө ингээд орц найрлагаа нэмээ тий гангатай байж олон овёостай гэдэг янз янзын одоо ургамлууд халгаатай гээ тий холио баяжуулаад оливын тос холиод ингээд илүү нөгөө зөөлөн чанараар бас хийдэг байна. Одоо хэмжээний хувьд одоо энэ 1 кг өөхөөр 1 кг өөхөн тосноос чинь нэг 8-аас 9 гарч байгаа. 8-аас 9 ширхэг ийм энээс нь болохоор нэг 10-аас 11 ширхэг ч юм уу ингэж гарч байгаа хгүй. Тэгэхээр 1 кг өөхөн тос гэхтэл зөндөө их савн болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бас маш тийм хямд төсөр аргаар савнгаа ингээд бас хийж болж байна гэсэн үг. Тэгээ гарын савн гэд илүү баяжуулаад тэг гэлцрийн олив, халгай, ганг гэл овёс гэ янз янзын тийм ургамлуудаар бас баяжуулаад ингээд хийчихэж байгаа гэсэн үг. Шиний одоо ойр дотны хэрэглэгчид ер нь хэр ам сайтай бүтээгдэхүүн? Ер нь бол би яг савнг бол тэгэл ах дүүнэр мөнөртэй ингээ заамаа хэрэглээд үзээрэй гэл өгч. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг энэ хэрэглэхэд хайр юм гоё юм л гээл тэгээд айгу гоё хөөсөрж гин аавнаа л гээл тэгээд та хийгээд хатаага тавиад байгаарай л гээл тэгээдсэн. Тэгээ савн бол айл гэрийн байнга л нөгөө хэрэглэн шүү дээ савн бок бол. Давсан бүтээгдэхүүний талаар. Давсан бүтээгдэхүүний талаар гэх юм бол давс бол ерөнхийдөө нөгөө нэг айл гэрийн энергийг бас ингэ шингээдэг тийм болохоор энэ нөгөө нэг давсыг айлт ингээ шар шуу байхаар ч юм уу ингээд сөрөг муу зүйлсээс хамгаалдаг янз бүрийн хил амнаас хамгаалдаг гэж бас яригддаг шүү дээ. Тийм болохоор давсыг тийм утгаар нь бас хийдэг. Тэгээ хүмүүс ч баяр ёслолоор бэлэг сэлт өгөхөд бас нөгөө нэг юу сарнаа аваад хөр 3 хоноо л ч юм уу хүчтэй шүү дээ. Тийм болохоор давсан цэцэг иймэрхүү давсан бэлэг сэлт бас байвал зүгээр юм болов гэсэн үднэс
баяр ёслолоор л төлхөө хийдэг дээ ер нь давсыг. Өрхийн төсөв санхүүгийн талаар ер нь хэр ойлголттой болсон? Одоо яг тэр талаар бол суралцаад явж байгаа. Төлөвлөгөө гаргаад суралцаад эхлээл явж байгаа. Он гарснаас хойш л. Амуугаа гаргачаад одоо бүтээгдэхүүний улам өргөжүүлэх үү? Тэг ерөнхийдөө бол өргөжүүлнэ. Тэгээд бяцлаглалын талаар ч гэсэн нөгөө нэг илүү ингээд гүнзгий оруулаад бас нэг цаашаа бодсон юмнууд байгаад байгаа. Илүү тийм энерги тал руугаа ч гэсэн оруулаад тэгэл онлайн дээр л илүү төлхөө ажиллаж онлайн л өөрийгөө таниулж ингэж л ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Онлайн ертөнц гэж огноо цаг орон зай хамаарахгүй олон боломжуудыг бусдад авчирдаг онцгой цаг үед бид амьдарч байна. Толгойтын нарангийн ингэрдэх тов хийсэн хашаа байшиндаа өөрийн брэндээ бүтээх. Токиогоос өөрийн чаддгаа таниулах нэгэн ч гэсэн ижилхэн нэг л гараанаас гарч байна гэсэн үг. Өөрийгөө бүтээгдэхүүнээ хэрхэн олонд таниулж хэн зөв маркетинг хийснээр хэмжигддэг өвөрмөц зах зээл онлайнд хөдөөний жижигхэн суурин хөгжлөн тулсан Японд амьдрахын ялгаа нь үгүй. Энэ боломж хүн бүрт бий гэж бодохоор хөгжих, сурах, орлогоо нэмэгдүүлэх, мөнгийг удирдах мөн ч олон боломж бидэнд байна да хэмээн өөдрөг бодол тээсээр өрхийн жижигхэн үйлдвэрлэгчийнхээс бид гарлаа. Өнөөдрийн санхүүгийн сахилга бат булангаараа санхүүгийн эрхчлөө гэж юу вэ гэдэг талаар дахиад нэг ярилцъя. Санхүүгийн эрхчлөө гэж юу вэ? Маш их хэмжээний мөнгөийг хэлэх үү? Тэгвэл яг жинхэнэ зөв хариулт нь юу вэ гэвэл өнөөдөр танаас тогтмол гардаг, сар болгон тогтмол гардаг зардлыг хангалттай хэмжээнд даах үс хэмжээний пассив орлого буюу идэвхгүй орлого танд сул өөрөө орж ирдэг болох хэмжээний тэр хөрөнгийг та өөрөө бүтээхэд санхүүгийн эрхчлөө бий болдог. Энэ тооцоол хүн болгон дээр өөр гарах учраас яг өөрийнхөө санхүү дээр тулгуурлаад тооцоол хийж үзэх хэрэгтэй. Өнөөдөр манай гэр бүлийн санхүүгийн зардал хэд гардгийг сар болгон тогтмол. Тэгвэл энэ хэмжээний пассив орлогыг бүтээхэд надад хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй юм бэ? Хөрөнгө гэдгийг та хувьцаа болон бонд, үл хөдлөх гэж ойлгож болно. Энэ тооцоолыг гаргасныхаа дараа за тэгвэл энэ эрхчлөө бүтээх хөрөнгийг би өнөөдрөөс эхлээд бий болгож эхлэе. Баг багаар удаанаар урт хугацаанд хамгийн гол нь тогтмол хийгээд байхад хэзээ нэг өдөр үр дүнд хүрнэ гэдэг шийдвэрийг та гаргаасаа гэж хүсэж байгаа шүү. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд хувийн санхүүтэй холбоотой асуулт байвал асуултаа дэлгэрэнгүй бичих тусмаа бүр сайн манай нэвтрүүлгийн пэйж хуудас байгаа. Ухаалаг санхүү телесэтгүүл гэсэн хуудасаар бидэн рүү захиагаар асуултаа ирүүлж болно. Хэрвээ асуулт ирүүлвэл таны асуултанд хариулаад бид нар нэвтрүүлгийн дугаартаа оруулж өгч болох юм шүү. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзцаая.